Индукцийн хоёр төрлийг мэдж авахын зэрэгцээ индуктив логикийн хоёр дахь чухал тал болох индуктив зөрүүг одоо авч үзье. Индуктив нотлогоонуудад дүгнэлтүүд нь ихэнхдээ нөхцөлд агуулгадаагүй мэдээллийг нэмдгийг ойлгох нь чухал. Дүгнэлтүүд нь нөхцлөөсөө давж гардаг. Үүнээс болж бидний ажигласан зүйл болон үндэслэн дүгнсэн зүйл хоёрын хооронд зай бий болдог. Философичид индуктив нотлогоонд бид юуг мэдсэн болон юу гэж дүгнсний хоорондох энэ зайг индуктив зөрүү гэж нэрлэх нь элбэг. Дээр авсан жишээнүүдийнхээ тухай дахин бодож үзье. Эхлээд давтагдсан индукцийн жишээг бодъё. Бид нэг нугас хараад энэ цагаан өнгөтэй нугас байна гэж хэлжээ. Өөр нэг нугас хараад цагаан нугас байна гэж яг ингэж хэдэн зуун мянган удаа хэлжээ. Тэгвэл бид үүний эцэст бүх нугас цагаан өнгөтэй байдаг гэж дүгнэхэд эргэлзэх юм байхгүй. Гэхдээ хэдэн зуун мянган нугас цагаан өнгөтэй байхыг мэдэх болон бүх нугас цагаан өнгөтэй байдаг гэж дүгнэх хоёрын хооронд маш том ялгаа бий. Бүх нугас цагаан өнгөтэй байдаг гэсэн дүгнэлт нь тун магадтай байж болох юм. Гэхдээ баттай үнэн биш. Бидний ажиглалт болон дүгнэлт хоёрын хооронд индуктив зөрүү үүсч байна. Тэгэхээр бидний ажигласан зүйлээс зөрж байна гэж мэдсээр байж бүх нугас цагаан гэсэн дүгнэлт гаргахын учир юу вэ? Товчхондоо бид өөр мэддэг зүйлстэй тулгуурлаж байна. Бид бусад олон туршилгууд бас бидний энгийн буюу ерөнхий үзэл бодолтой дөхөж очиж байгаа гэж боддог зүйлсэд тулгуурладаг байна. Бид өөртөө хэдэн зуун мянган нугас харах нь ийм дүгнэлт хийхэд хангалттай гэж хэлнэ гэсэн үг юм. Харьцуулсан индукцч бас үүнтэй яг адил байдаг. Манай гэрт хулгайч орсон байна гэсэн дүгнэлтийг хэрхэн гаргаснаа санаж байна уу? Би хаалга онгорхой байхыг анзаарсан, тавилгууд байрнаасаа хөдөлсөн, бас нэг хүн зургтыг мань зөөгөөд гарч байгааг харсан. Эдгээр ажиглалтууд намайг манайд хулгайч орсон байна гэсэн үндэслэлтэй буюу магадтай дүгнэлт хийхэд хүргэсэн. Гэхдээ энэ дүгнэлт нь баттай үнэн байгаагүй. Энэ нь зүгээр л магадтай байсан. Харин дараа нь нөгөө хүн зургтын засварчин байсныг мэдчих болох юм. Магадгүй тэр хүн айл андуурсан байж ч болно. Миний дүгнэлт буруу гэдгийг батлах олон хүчин зүйл гарч иж болно. Бид дахиад л индуктив зөрүүтэй тулгарлаа. Тэгвэл юу намайг манай гэрт хулгайч орчихж гэсэн дүгнэлт гаргах боломжтой болгож байна? Юу тэр индуктив зөрүүг холбох гүүр болж байна? Би ердөөл өнгөрсөн туршлага болон хулгайчил биш бол өөр хинч миний байшинд ийм юм хийхгүй гэж бодоход хүргэж байгаа ерөнхий соёлын нөлөөнөөс үндэслэн ингэж таамагласан. Индуктив зөрүүг огт мартаж болохгүй. Учир нь системчилсэн теологчид онол номлолоо бүрдүүлж байхдаа индуктив зөрүүний хязгаартай заавал тулгардаг. Тэд Библийн номууд болон Библиэс гарган авсан нотлогоонуудаас мэдээлэл цуглуулan харьцуулахдаа индуктив логиктой нэгт холбоотой ажилладаг. Бидний саяхан ярьсанчлан тэдний дүгнэлтүүд нь баттай үнэн биш байдаг. Тэд индукцид тулгуурлаж байгаа учраас шалгуур нөхцлүүдийг хянамгай гаргаж ирсэн ч дүгнэлт бүр нь баттай үнэн байж чаддаггүй. Тиймээс ямар нэг хэлбэрээр системчилсэн теологчид үргэлж индуктив зөрүүтэй тулгардаг. Гэвч харамсалтай нь системчилсэн теологчид онол номлол нь индукц дээр тулгуурласан бөгөөд индуктив зөрүү гэж байдгийг мартдаг. Тиймээс тэд өөрсдийн батлаж чадах хэмжээнээс хальсан онолыг гаргаж ирдэг юм. Беркоффийн системчилсэн теолог номын 4-р бүлэг 10-р хэсэг дэх төгс төгөлдөр байдлын онолын эсрэгцлэр дахин нэг жишээ авч үзье. Энд тэрбэр Библиэд гардаг олон гэгэн хүмүүсээр жишээ авдаг. Йов 9-р бүлэг 3-аас 20-р ишлэл дэх Йов, дуулал 32-р бүлгийн 5 болон 130-р бүлгийн 3-р ишлэл, 143-р бүлгийн 2-р ишлэл дэх тухайн дуулалыг бичсэн хүн, Сургаал үгс 20-р бүлгийн 9-р ишлэлд гардаг мэргэн хүн, Яшях 64-р бүлгийн 6-р ишлэл дэх Яшях, Даниил 9-р бүлгийн 16-р ишлэл дэх Даниил, Ром 7-р бүлгийн 14-р ишлэл дэх Пүйл гээд олон хүнийг дурдсан байдаг. Эдгээр жишээн дээр үндэслэн Беркофф Библийн ариун гэгэн хүмүүс хүртэл цаг үргэлж гэмээ илчлэн гэмшиж байсан юм гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мэдээж энэ дүгнэлтийг үнэн гэж бид итгэхийн хэрээр бусад үзэл бодлууд ч бас ийм байх боломжтойг харуулдаг. Беркоффийн энэ дүгнэлт индуктив зөрүүний бэрхшээлтэй тулгарч байна. Беркофф ариун гэгэн хүмүүс цаг үргэлж гэмээ хүлээн зөвшөөрч байсан гэж дүгнэхдээ байгаа баримтаа хэтрүүлэн үнэлсэн байна. Яг ийм зүйл болсон ердөө 9 жишээг л тэр энд дурдсан юм.
Энэ 9 жишээ Библиэд гэгэн хүмүүс цаг үргэлж гэмшиж байсан гэдгийг хангалттай нотлож чадахгүй. Гэмээ хүлээн зөвшөөрч байгаагүй ганц л хүний жишээ түүний энэ дүгнэлтийг няцааж чадна. Хэрвээ баттай үнэн дүгнэлт гаргая гэвэл Берков эдгээр хэсгүүдийг нэгтгэн. Библийн ариун гэгэн хүмүүс заримдаа гэмээ хүлээн зөвшөөрч гэмшиж байсан гэсэн дүгнэлтийг гаргах байсан байна. Тэгвэл Берков гэгэн хүмүүс цаг үргэлж гэмшиж байсан гэсэн дүгнэлтийг гаргахдаа яагаад огт эргэлзээгүй? Тэрээр индуктив зөрүүг хэрхэн холбож баттай бус баримтаас хөдлөшгүй дүгнэлтийг гаргасан бэ? Хариулт нь тун энгийн. Тэрээр энэхүү индуктив зөрүүг Христ итгэлийн үзэл баримтлалын ерөнхий мэдээллээрээ нөхсөн нь яг бидний өдөр тутмын амьдралдаа ч хийдгэл зүйл юм. Түүний итгэлтэй холбоотой өөр бусад олон зүйлтэй нийцэж байсан учраас тэр ийм дүгнэлт гаргахдаа огт эргэлзээгүй бөгөөд уншигч ч бас санал нэгтэй байна гэж мэдэж байсан юм. Гэхдээ бид түүний энэ дүгнэлт баримтуудаас хамаагүй хальж гарсан байна гэдгийг ойлгох нь зүйтэй. За одоо бүгдээрээ индуктив баталгаа буюу 3 дахь асуудал руу ороход бэлэн боллоо. Системчилсэн теологт чухал ач холбогдолтой индуктив үйл явцын дүгнэлтүүд гэж юу вэ? Бид үздсэн зүйлээсээ дор хаяж 2 зүйлийг сурч авсан байх ёстой. Эхнийх нь бид индуктив зөрүүг багасгах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэх. Хоёрдугаарт индуктив зөрүү байдаг гэдгийг санаж байх хэрэгтэйг мартаж болохгүйг сурах юм. Юуны өмнө индуктив зөрүүг нөхөж багасгахын төлөө чадах чинээгээрээ зүтгэх нь итгэгч хүн бүрийн үүрэг хариуцлага бөгөөд тэгснээр бид гаргаж байгаа дүгнэлтүүддээ тэр чинээгээр баттай итгэх бололцоотой болох юм. Бид системчилсэн теологийн асуудлуудыг судлах үед үзэл бодлынхоо төлөө аль болох баттай зогсох шаардлага гардаг шүү дээ. Ингийн тулд бид гэрч нотлогоо болон дүгнэлтүүдийнхээ хоорондох зайг ойртуулах хэрэгтэй. Үүнийг хийх нэг арга зам бол нэг дүгнэлтийг баталгаажуулах Библийн баримт нотлогоог аль болох их цуглуулах явдал юм. Баримт нотлогоо олон байх тусам бидний дүгнэлт үнэн байх магадлал өснө гэсэн үг. Жишээлх юм бол Библийн ариун гэгэн хүмүүс хүртэл цаг үргэлж гэмээ илчлэн гэмшиж байсан гэсэн Берковийн дүгнэлт ердөө 9хэн баримт дээр тулгуурсан учраас индуктив зөрүүг эксгэж байна. Харин тэрээр 100 баримтыг дурдсан байсан бол дүгнэлт нь илүү баттай болох байсан юм. 1000 баримт цуглуулсан бол магадгүй хэтэрхий олон болох байсан хэдий ч дүгнэлт нь бүр баттай болох байсан биз. Ийм олон жишээ баримт цуглуулах нь тийм ч түгээмэл биш ч гэсэн түүний дүгнэлтийг илүү логик баталгаатай, илүү үнэмшмээр болгох байсан юм. Бид онол номлолд индуктив логик ашиглан ажиллаж байхдаа өөрсдөөсөө болон бусдаас энэ үзэл бодлоо батлахын тулд хангалттай хэмжээний баримт нотлогоо цуглуулж чадсан уу гэж асууж байх нь нэн чухал юм. Ихэнхдээ индуктив зөрүүг багасгахын тулд илүү олон индуктив баримт гэрч олох хэрэгтэй байгааг бид мэдэх болно. Бидний сурсан 2 дахь чухал ойлголт бол индуктив зөрүүнээс бид хизээч бүр мөсөн ангижирч чадахгүй гэдгийг үргэлж санаж байх ёстой. Ингэснээр теологийн дүгнэлт бүрийг өөр хооронд нь харьцуулан аль нь илүү баттай болсныг амархан хэлж чадах юм. Өмнөх хичээлүүдийн адил онол номлолын дүгнэлтүүдийг баталгаатай байдлын конуст оруулж харах нь илүү хялбар байдаг. Бидний баттай итгэдэг цөөхөн хөдлөшгүй үнэн итгэл үнэмшил конусын оройд байх болно. Арай бага баталгаатай нэлээд хэдэн итгэл байгаа. Тэдгээр нь конусын дунд хэсэгт байрлана. Хамгийн сүүлд нь тун бага баталгаатай маш олон итгэл үнэмшлүүд байдаг бөгөөд тэдгээр нь конусын доод хэсэгт байрлана. Бид индуктив дүгнэлтүүдийнхээ баталгаатай хэсгийг тодорхойлоход энэ загварын дагуу байрлуулах нь хялбар байх болно. Ялангуяа индуктив баримт нь баталгаатай, индуктив зөрүү нь бага итгэл үнэмшилд бид төдий чинээ их итгэлтэй байж болно гэсэн үг юм. Тийм итгэл үнэмшлүүд конусын оройд байрлана. Эдгээр номлолууд нь бидний итгэл үнэмшлийн системд өөрчлөгдөшгүй үнэн болж чадсан. Гэвч бусад итгэл үнэмшлийн индуктив баримт баттай бус учраас индуктив зөрүү маш их байгаагаас болж логик баталгаач багатай болж бидэнд бэрхшээл үүсгэдэг. Харин системчилсэн теологийн онол номлолд аль үзэл бодол нь Библийн үзэл бодолтой нийцэж байна.
Аль нь Библиэд илүү цогц байдлаар байдаг вэ зэргийг ойлгох нь тустай байдаг. Жишээлх юм бол эскатологийн үүднээс Есүс алдар хүндтэйгээр эргэн ирнэ гэсэн Библийн сургаалд бид баттай итгэлтэй байдаг. Энэ итгэл үнэмшлийн индуктив баримт нь баттай учраас эргэлзэшгүй үнэн болж чаддаг. Энэ манай баталгааны конусын оройд байрлана. Харин Христэд итгэгчдийн Есүс хизээ хэрхэн ирэх талаарх үзэл бодлуудын индуктив баримт тийм ч баталгаатай бус байдаг. Тиймээс үүнтэй холбоотой дүгнэлтүүд манай конусын доогуур хэсэгт байрлана. Бид Христийн эргэж ирэхийг итгэлтэйгээр батлаж чадна, батлах ч ёстой. Харин Христийн эргэн ирэх тухай янз бүрийн онол номлол яриад ирэхээр л индукцийн баримт нотлогооноос хальж гардаг байна. Итгэдэг бүхнийг маань төгс гэрчлэх баримт байхгүй гэдгийг бид өөрсөддөө болон бусдад хүлээн зөвшөөрөх нь буруу зүйл биш юм. Бид өөрсөддөө болон бусдад энэ номлолыг зөвхөн ингэж л ойлгох ёстой гэж хэлж болохгүй. Харин үүний оронд энэ номлолыг ингэж ойлгох нь арай илүү баттай юм байна гэж хэлэх нь дээр юм. Ингэснээр бид ямар нэгэн үзэл бодлоо баталгаажуулах баримтыг шинжлэн судлахад бусад итгэгчдтэйгээ үр бүтээлтэйгээр хамтран ажиллах болно. Дүгнэж хэлэхэд логик болон системчилсэн теологт чухал байр суурь эзэлдэг онол номлолыг хөгжүүлэх нь онцгой чухал ач холбогдолтой ажил. Библийн сургаалуудыг нэгтгэхдээ бид логикийг Библиэд захируулан ашиглах ёстой. Теологийн онол номлолын тухай ярихдаа бид ярьж байгаа төрөл бүрийн асуудлуудтай холбоотой Библийн утга санааг үндэслэн дүгндэг байх ёстой. Гэхдээ эцэст нь хэлэхэд теологийн онол номлолын индуктив үндэс нь хүний бүрдүүлсэн онол номлол бүрэн төгс байдгүй гэдгийг бидэнд сануулж байдаг юм. Итгэдэг зүйлсээ сайжруулах арга зам үргэлж байдаг. За сая бүгдээрээ системчилсэн ангиллалын онол номлолын ерөнхий чиг хандлага болон онол номлолыг хэрхэн бүрдүүлдэг талаар товчхон үзлээ. Одоо 3 дахь сэдв рүүгээ орцгоё. Энэ бол системчилсэн теологийн онол номлолын ашиг тус ба аюул эрсдэл. Теологийн онол номлолын ашиг тус ба аюул эрсдлийн тухай ярихдаа бид өмнөх хичээлүүдийн ерөнхий загварыг дагаж Христ итгэлийн теологийг хөгжүүлэх 3 гол их сурвалжид онол номлол хэрхэн нөлөөлдгийг авч үзэх болно. Христэд итгэгчид ертөнцийн эзний онцгой болон ерөнхий илчилтүүдээр үндэслэн теологийг хөгжүүлдэг гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ? Бид ерөнхийдөө Библийн тайлбараар дамжуулан онцгой илчилтүүдийг ойлгож мэддэг. Мөн Христ итгэлт амьдрал буюу Христийн төлөөх хувь хүний амьдралын туршлага болон чуулган доторх харилцаа холбоонд буюу бусад Христэд итгэгч нараас суралцахад анхаарснаар ерөнхий илчилтүүдийн чухал талуудыг сурдаг билээ. Эдгээр их сурвалжууд нь тун экзэгтэй тул бид системчилсэн теологийн онол номлолын ашиг тус ба аюул эрсдлийг тус бүртэй нь холбон үзэх болно. Эхлээд бид онол номлол болон Христ итгэлт амьдралын тухай үзнэ. 2 дугаарт чуулган доторх харилцаа холбоо болон онол номлолын холбоог үзнэ. 3 дугаарт нь бид онол номлол болон Библийн тайлбарын холбоог судлах юм. За эхлээд Христ итгэлт амьдралын теологийн их сурвалжийн тухай авч үзцгээе. Бидний өмнө үздэнчлэн Христ итгэлт амьдрал нь хувь хүний ариуслын үйл явцаар тодорхойлогддог бөгөөд ойлголтын, зан чанарын болон сэтгэл зүйн гэсэн 3 төвшөнд явагддаг байна. Мөн үүнийг ортодокс, ортопраксис болон ортопатос төвшин гэж нэрлэдэг. Онол номлол хувь хүний ариусалд хэрхэн нөлөөлдөг тухай бүгдийг ярихад бидний цаг хүрэхгүй. Тиймээс бид онол номлол Христ итгэлт амьдралыг хэрхэн сайжруулдаг болон ямар саад бэрхшээл учруулдаг талыг л ярих болно. Эхлээд Христийн төлөө амьдрах хичээл зүтгэлийг маань онол номлол хэрхэн дэмжиж сайжруулдгийг харцгаая. Уламжлалт теологийн онол номлолын хамгийн чухал давуу талуудын нэг бол тэдгээр нь бидэнд итгэлээ өргөн цар хүрээнд логикоор бодоход тусалдаг юм. Бидний ярьсанчлан онол номлолыг олон тооны Библийн хэсгүүдийг логикоор тайлбарлан нэгтгэж бий болгодог. Гэвч харамсалтай олон итгэгчид юунд итгэдэг, хэрхэн логикоор ухамсарлан ойлгохыг мэддэггүй.
Үнэн хэрэгтээ ихэнх Христэд итгэгчид итгэдэг зүйлсийн логик уялдаа холбоог ойлгож ухаарахыг хүсдэггүй байна. Харин тэд ганц хоёрхан Библийн үзэл баримтлал дээр тулгуурлан шийдвэр гаргах нь дээр гэж үздэг ажээ. Би нэгэн удаа засгийн газарт татвар төлөх ёсгүй гэж итгэдэг нэг залуутай ярилцсанаа санаж байна. Тэр залуу 1-р Коринф 10-р бүлгийн 31-р бүлгийг жишээ болгон би бүх зүйлийг ертөнцийн эзнийг алдаршуулахын төлөө хийх ёстой. Татвар төлөх нь ертөнцийн эзнийг алдаршуулж байна гэж бодохгүй байна гэж хэлсэн. Мэдээж би түүний хэлсэн зүйлийн зарим хэсэгтээ санал нэг байсан. Бид бүхэл зүйлийг ертөнцийн эзнийг алдаршуулахын төлөө хийдэг нь үнэн. Гэвч түүний хэлсэн дүгнэлт Библийн өчүүхэн хэсгээр тулгуурсан. Өөрөөр хэлэх юм бол Библийн бусад сургаалын зааврыг дагаагүй байлаа. Энэ залуугийн нотлохонд ямар алдаа байсан бэ? Тэр бидний үргэлж санаж байх ёстой. Чи бүх зүйлийг нэг дор хэлж чадахгүй. ертөнцийн эзэн хүртэл бидэнд үгээ хэлэхдээ тэгдэггүй юмаа гэсэн Библийн үндсэн зарчмыг мартсан байна. Тэгвэл өдөр тутмын амьдралд ч бас ийм байдгийг бид мэднэм. Бид ямар нэгэн зүйлийн тухай хэлэх хэрэгтэй бүхнийг эсвэл төсөөлж болох бүхнийг хэлж чадахгүй. Цаг хугацаач хүрэлцэхгүй. Бид яг хэрэгтэй цөөн зүйлийг л хэлэх боломжтой. Эргэн тойрны хүмүүс маань яг тухайн цаг мөчид бидний хэлэх боломжтой цөөн зүйлсийг ойлгохын тулд бусад зүйлсийг санаж байгаа байх гэж бид ерөнхийдөө боддог. ертөнцийн эзэн Библиэр бидэнд үгээ хэлэхэд яг үүнтэй адилхан байдаг. Энэ нь ертөнцийн эзэн их хэмжээний зүйлсийг нэг дор тодорхой ойлгомжтой хэлж чадахгүй гэсэн үг огт биш. Харин бид хязгаарлагдмал чадвартай бүтээл учраас нэг дор их хэмжээний мэдээллийг ойлгох боломж байхгүй. ертөнцийн эзэн Библийг бидний хязгаарлагдмал чадварт тохируулсан ямар нэг зүйлийн тухай бүх зүйлийг нэг дор хэлсэн бүлэг ишлэл нэгч байдаггүй. Тиймээс ямар нэгэн итгэж ойлгохыг хүсэж байгаа сэдвийнхээ тухай бүрэн ойлголттой болохын тулд бид Библийн ганц хоёрхан хэсэгт тулгуурлаж болохгүй. Тухайн сэдвийн тухай мэдэх хэрэгтэй бүх зүйл ганц хоёрхан ишлэлд багтахгүй. Харин бид олон тооны Библийн хэсгүүдийн логик холбоог дүгнэн гаргах ёстой юм. Жишээ нь татвар төлөх тухай авч үзье л дээ. 1-р Коринф 10-р бүлгийн 31-р ишлэлийн ертөнцийн эзнийг алдаршуулахын төлөө бүгдийг хийх ёстой гэсэн ганцхан теологийн нотлогооноос илүү олон нотлогоог бид судлах ёстой. Библийн олон хэсгийг харьцуулан нэгтгэх хэрэгтэй. Жишээлх юм бол Шастрын дэд 28-р бүлгийн 21-р ишлэлээс их эзний зүйлс болон хааны зүйлс хоёрын ялгааг харж болно. Мөн Матай 22-р бүлгийн 21-р ишлэлд Христ хуурамч шүтэнтэй засгийн газрын тухай хүртэл дагалдагчдаа ингэж хэлсэн байдгийг бид нар авч үзэх хэрэгтэй. Цезарын ямиг Цезарт, ертөнцийн эзний ямиг ертөнцийн эзэнд өг. Мэдээж Паул бас Ромчуудад бичсэн загтлынхаа 13-р бүлгийн 6-аас 7-р ишлэлд засаг захиргааг ертөнцийн эзэн зөвшөөрч томилдог учраас бид татвараа төлөх ёстой гэж хэлсэн байдаг шүү дээ. Эдгээр Библийн хэсгүүд дэх теологийн нотлогоонууд нарийн хянамгай, логик үндсэлгээ шаардаж байна. Эдгээр Библийн хэсгүүдийг нэгтгэн логикийн хувьд оновчтой онол номлол бүрдүүлэх нь бидний үүрэг хариуцлага юм. Тэгж чадвал бид засаг төрдөө төлбөл зохихоо төлөх ёстойгооч харах болно. Библийн олон хэсгүүдийг нэгтгэн логикийн хувьд оновчтой зөв онол номлол бүрдүүлэх нь Христ итгэлт хүн бүрийн эзэмших ёстой чухал чадвар юм. Бид индуктив болон дедуктив логикийг зөв ашиглан Библийн сургаалуудыг өргөн цар хүрээнд нэгтгэн дүгнэж сурах юм бол Христ итгэлт амьдралаа ихээр сайжруулж чадна. Тэгвэл бид итгэдэг зүйлсээ логик аргаар нэгтгэн дүгнэж сурах нь ихээхэн ашиг тустай байдгийг ойлгохын зэрэгцээ логик үндсэлгээнд хит их анхаарах нь Христ итгэлт амьдралд саад бэрхшээл үүсгэж болохыг ч бас мэдэж байх хэрэгтэй. Логикийн хувьд оновчтой теологийн номлолыг үнэлж сайшаадаг Христэд итгэгчид ихэнхдээ төрөл бүрийн онол номлолыг ойлгохдоо логик учир шалтгааныг олох нь хамгийн чухал гэсэн хавх мэт буруу бодол руу унах нь амархан байдаг.
Тэд Христ итгэлт амьдралын бусад талуудыг үл ойшоож, теологийн үйл явцыг зүгээр л нэг логикийн эргцүүлэл болгож хувиргадаг. Бид ийхүү хазаагаад ирэхээр л теологийн бодол эргцүүлэлд маань нөлөөлөх зарим нэг чухал зүйлсээс өөрсдийгөө холдуулж эхэлдэг юм. Энэ хичээлийнхээ эхэнд бид онол номлолыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй индуктив логик нь баримт нотлогоо болон дүгнэлт хоёрын хооронд индуктив зөрүүг бий болгодог гэж үзсэн. Мөн энэ индуктив зөрүүг бид ерөнхий ойлголт, мэдлэг болон логик эргцүүлэлтэй ямар ч холбоогүй чухал хүчин зүйлсийн тусламжтайгаар нөхөж болдгоо гэж ярилцсан. Энэ үнэн бодит байдал учраас бид нарийн логик дүн шинжилгээ бусад чухал нөлөөллүүдийг хорж байхаас үргэлж болгоомжилж байх ёстой. Бид чин сэтгэл, бат итгэлтэйгээр Библийг уншиж, ариун сүнсний зааварчилгаанд мэдрэмжтэй хандах нь тун чухал юм. Бид бусад итгэгч амд нөхдөдтэйгээ харилцан нөхөрлөж, урам зориг авах чин хүсэлтэй байх хэрэгтэй. Бид Христтэй хамт алхаж, эргэлзээтэй нөхцөл байдал бүрт тусламжийг нь ирж хайх итгэлтэй байх хэрэгтэй. Бид ийм л арга замаар ариусдгийн адил ертөнцийн эзэнд таалагддаг. Бас ийм л арга замаар индуктив зөрүүг нөхөхдөө эргэлзэх юмгүй байж болно. Теологийн ойлголт дүгнэлтүүдэд хит логикчуулах нь Христ итгэлт амьдралд маань ертөнцийн эзний бидэнд хангаж өгсөн чухал их сурвалжуудаас өөрсдийгөө холдуулж байна гэсэн үг юм. Онол номлол Христ итгэлт амьдралд маань ашиг тус болон аюул эрсдлийг хэрхэн авчирдгийг ойлгохын сацуу. Чуулган доторх харилцаа холбоонд хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь нэн чухал юм. Сүм чуулган доторх харилцаа холбоо нь бидэнд Христийн биеийн ач холбогдолд анхаарлан хандуулахад тусалдаг. Энэхүү цоврал хичээлээрээ бид Христийн сүм чуулган доторх харилцаа холбооны 3 чухал талыг онцлон ярилцаар ирсэн. Энэ нь Христийн өв буюу анхны сүм чуулгануудад ариун сүнсний хийсэн ажлын гэрчлэл. Одоогийн Христийн сүм чуулган буюу өнөөгийн Христ итгэлт амьдралын гэрчлэл. Хувийн шийдвэр дүгнэлт буюу бидний хувийн дүгнэлтүүд болон итгэл үнэмшлэл. Сүм чуулганы энэ 3 чухал тал нь өөр хоорондоо асар олон замаар холбогддог юм. Бид онол номлол сүм чуулганы харилцаа холбооны эдгээр талуудад сайнаар болон муугаар нөлөөлдөг арга замуудаас цөөн хэдийг авч үзэх болно. Эхлээд онол номлол сүм чуулган доторх харилцааг сайжруулдаг нэг чухал нөлөөний тухай ярилцъя. Онол номлолын Христ итгэлт амьдралд үзүүлдэг хамгийн сайн үр нөлөө бол сүм чуулган доторх эв нэгдэл болон зохицол юм. Өөрөөр хэлбэл, Библийн сургаалуудыг хамтдаа судлан шүүн тунгаах чадвартай байна гэдэг бол бие биетэйгээ харилцах харилцаагаа сайжруулах арга зам юм. Нэгэн найз маань амралтын өдрүүдээр ядуу хүмүүст гэр орон барьж өгдөг сайн дурын баг байгуулсан юм. Энэ үнэхээр гайхамшигтай үйлчлэл байсан бөгөөд үүгээр дамжуулан олон хүнийг ивээсэн. Би тэр найзаасаа нэгэн удаа энэ төслийг хэрэгжүүлэхэд тулгардаг хамгийн хэцүү бэрхшээл чинь юу вэ гэж асуухад шинэ хүмүүс бол бидний хамгийн том асуудал. Хийж байгаа бүхнээ зогсоогоод тэдэнд эхнээс нь тайлбарлах хэрэгтэй болдгийг. Шинэ хүмүүс хийж байгаа ажлаа дуусгахад бүхэл бүтэн багт саад болж чаддгаа гэж шуудхан хариулсан юм. Найзын маань энэ үг Христийн сүм чуулган доторх теологийн харилцаа холбоог сануулдаг. Шинэ хүмүүс Христээр ирэх нь гайхамшигтай зүйл мөн. Үүнтэй зэрэгцэн тэднийг итгэлээр нөөцгөх ажлыг бид зогсоож огт болохгүй. Христ итгэлийн номлолоор шинэ итгэгчтэй бэлтгэх нь хизээд чухал байсаар ирсэн. Тийм болохоор бид цаг ямагт түр зогсож, итгэлийнхээ үндсэн зүйлсийг эргэн харж, үндсэн сургаал руугаа эргэн орж байх хэрэгтэй юм. Еврейчүүдэд номыг бичсэн зохиогч маань уншиж байгаа хүмүүсээ итгэлийн сүүн тэжээл буюу Христ итгэлийн үндсэн сургаалуудаас гарч итгэлээрээ өсөхгүй байна гэж зэмлсэн байдаг. Еврейчүүд 5 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлд. Одоо та нар өөрсдөө багш нар байх ёстой тул ертөнцийн эзний үгийн энгийн үндсэн зүйлсийг дахин заах багш хэрэгтэй болсон байна. Та нарт бор хоол биш, сүүн тэжээл хэрэгтэй болжээ. Христийн дотор хамтдаа өссөн хөгжөхөд онол номлолын мэдлэг хамгийн чухал юм. Бид онол номлолын итгэл үнэмшлээ хуваалцснаар ертөнцийн эзний хаант улсыг илүү үр жимстэйгээр өргөжүүлж чадна.
Онол номлолын ойлголт нь харилцаа холбоог сайжруулдаг боловч үүнд хит их туйшран анхаарах нь Христэд итгэгчдийн харилцаанд саад бэрхшээл учруулдаг бай. Өөр урсгалын сүмүүд өөр зүйлд сүм чуулганыхаа анхаарлыг төвлөрүүлдэг. Зарим урсгал чиглэлийн сүмүүд уламжлалт, магтаал хүндлэлийг чуулганыхаа гол их сурвалж болгодог. Ялангуяа литуржикал сүмүүд үүнд багтана. Зарим нь хувь хүний итгэлийн өсөлт туршлагыг чуулганыхаа эв нэгдлийн үндэс болгодог. Тийм сүмүүд ариун сүнсний ёр бусын бэлэг авьяасанд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Мөн үүний адил бусад сүмүүд эв нэгдлийнхээ үндэс болгож ямар нэгэн номлолыг сонгож авдаг. Өөрөөр хэлэх юм бол тэд өөрсдийн чухалчилдаг теологийн нөхцөл байдлыг эв нэгдлийнхээ үндэс болгодгоо гэсэн үг юм. Мэдээж эдгээр чиг хандлага бүр давуу талтай. Мөн бүгдэд нь сул талч бий. Үүндээ сүмүүд бусад сүмүүдийн чухалчилдаг зүйлсэд арай илүү анхаарлаа хандуулж чадвал олон бэрхшээлээс зайлсхийж чадах юм аа. Нэгдсэн магтаал хүндэтгэлд гол анхаарлаа хандуулдаг сүмүүд хувийн итгэлийн өсөлт туршлагад анхаарлаа өсгөх хэрэгтэй. Хувь хүний итгэлийн өсөлтийг хит чухалчилдаг сүмүүд онол номлол болон нэгдсэн хүндэтгэлийг зохих хэмжээгээр анхаарвал бас зүгээр. Мэдээж онол номлолыг сүм чуулганы эв нэгдлийн үндэс болгосон сүмүүд магтаал хүндэтгэл болон хувь хүний өсөлтөнд анхаарах нь чухал юм аа. Сүүлийн энэ төрлийн сүм чуулганууд теологийн онол номлолыг хит чухалчилснаас болж бэрхшээлд ордог бөгөөд сүм чуулган доторх харилцаанд нь муугар нөлөөлдөг юм. Хит онолдсон, номчрохсон, хатуу бас онол номлолын зөв цэвэр байдлаараа бардамдаг итгэгчдийн тухай бид бүгдээрээ сонсож байсан биз. Тийм итгэгчид онол номлолын зөв цэвэр байдлаас өөр юу ч үнэлдэггүй. Христийн биеийн тухай зарим нэг зүйлийг мартаж болохгүй гэж би бодож байна. ертөнцийн эзэн бид бүхэнд өөр төрөлхийн авьяас болон ариун сүнсний онцгой бэлэг өгдөг шүү дээ. Эдгээр бэлэг авьяас нь бидний заримыг нэг бол системчилсэн теологийн логик зарчимд хит баригдсан. Эсвэл онол номлолын асуудлуудад нэг их сонирхолгүй болгодог. Үүндээ хэн нэг нь онол номлолыг бусдаас бага чухалчлах нь тийм ч буруу эсвэл гэмтээ хэрэг биш юм. Онол номлолд хандах хандлагын төвшин маань бидэнд заяасан бэлэг авьяас болон дуудлагаас хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс ч илүүтэйгээр Христэд итгэгч хүн бүрт бусад Христэд итгэгчид хэрэгтэй байдгийг огт мартаж болохгүй. Онол номлолын асуудлыг их чухалчилдаг нэгэнд тийм биш нэг нь хэрэгтэй. Хоёулаа бие биедээ хэрэгтэй. Бид нэг тэнцвэржүүлдэг. Христийн төлөө амьдрахад нь бие биедээ туслаж сул талыг нь нөхдөг юм аа. Гэвч бид онол номлолын асуудалд хит баригдсанаас болж сүм чуулган доторх энэ харилцаа болон уялдаа холбоонд маш их саад бэрхшээл үүсдэг.